Элэг шилжүүлэн суулгах нисцэл, элэг шилжүүлэн суулгах нисцэл улсын 2 дугаар төвөмлөгт одоо яг өнөөдөр 4-р хаалга нь хийгдэж байна. Бид нар энэ жил 5 хаалга хийхээр төсвөлсөн байгаа. Тэгээд энэ төлөвлөгөөний хувьд бид нар 4 хаалгаа одоо 4-р хаалгаа хийгээ явж байна. Эхний 3 хаалгаа гуруула дурангийн нисцлийн аргаар хийгдсэн. Бид нар донорын одоо аюулгүй байдал, донорт одоо сэтгэл ханамжийг төрүүлэх, донорын гоо сайхан донорт үүсэж болох хүндрэлээс урдсан сэргийлэх зорилгоор тэгээд ер нь олон улсад хэрэглэгдэж байгаа дурангийн нисцлийн аргыг өвчтөндөө хэрэгжилж байна. Тэгээд донорын тал маань бол дурангийн нисцлийн аргыг ашиглаж хийгдэж байгаа. Гэхдээ манай эмнэлгийн хувьд өчөөний давуу тал байгаа. Тэр нь бол бид нар 3D технологиг ашигласан дурангийн нисцлийн багжийг ашиглаж донорын элгийг донорын эрхтний энэ ганцхан элэг гэхгүй цаашдаа хөгжиж явахад бөөрч гэсэн одоо нойруулцгаач гэсэн бид нарын дурангийн нисцлийн аргаар хийн. Ингээд донорын эрхтнүүдийг бид нар одоо донороос авахдаа хамгийн орчин үеийн технологиг ашиглаж авч байна. Тэгээд мэдээж альва нэг юм нэг дандаа мөрөөдлийн хооронд явдаг сте. Бид нар анх нээлттэй хаалгаа хийдэг багтаа дурангийн хаалгаа мөрөөдсөн. Дурангийн хаалгаа хийдэг болоод бид нар эргэтэн шилжүүлэн суулгах хаалгаа одоо мөрөөдсөн. Одоо эргэтэн шилжүүлэн суулгах хаалгаа эхэлсэн. Тийм учраас цаашдаа бидний зорилго бол энэ 3D технологиор маш сайн ажиллаж сурсны дараа одоо донорын аюулгүй байдлыг бүрэн хангацсны дараа бид нар бол роботын нисцлийг бас цаашдаа эмнэлэг дээр хөгжүүлнэ гэсэн тийм бодол байна. Ер нь бол багш төхөөрөмжийн хувьд бид нар хамгийн орчин үеийн хамгийн сайн одоо зарим манай багшнууд бол энэ Samsung-ийн эмнэлэгт ч байхгүй хамгийн сүүлийн үеийн загварын багшнууд байгаа байхгүй. Энэ багш төхөөрөмжийн хангалтан дээр бол Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн одоо ивэлдор Эрдэнэ төлөвлөрийн санхүүжилтээр бид нар энэ тоног төхөөрөмжүүдийг бүгдийг авч чадсан. Энэ маань өөрөө улсын 2 дугаар төв эмнэлэгт энэ мэс засал хөгжих бол хамгийн том түлхэц болсон. Тэгвэл 2019 оноос эхэлж эргэтэн шилжүүлэн суулгах асуудал яригдж эхэлсэн. Ингээд бид нар дотоодын сургалтуудыг ашигласан. За улсын 1-р төв эмнэлэг болон хавдар судлалын үндэсний төв энэ бол Монголд эргэтэн шилжүүлэн суулгах нисцлийг аль хэдийн хөгжүүлээд өөрсдийн гэсэн олд амжилтыг олцсон тийм газрууд. Тийм учраас тэнд манай дотоодын сургалтууд бол хийгдсэн. Гэхдээ гисэн хэдий ч гэсэн бид нар нөгөө дурангийн нисцэл гэж одоо нөгөө агсын төвшин гэдэг юм уу өшөө орчин үеийн чиг хандлагыг бий болгоё гэсэн хандлага байсан учраас бид нар бол дурангийн нисцэл дээр Солонгосын Samsung эмнэлэгтэй хамтарч одоо эмч нараа бүгдийг бэлдсэн. Өшөө энэ ганцхан мэс засал гэдэг юм чинь ганцхан хаалгаа хийдэг эмч нараас бол шалтгааллахгүй. Энэ ажил бол бас унтуулгын эмч нар болон эрчим тэмчилгээний багийн бас совилогч нарын багийн ажил байдаг. Тэгээд энэ совилогч нарын багийн ажлын яг энэ хүрээнд бол улсын 2 дугаар төв эмнэлэг өөрсдийн эмч мэргэжилтнүүдээ дотоодын сургалт буюу улсын нэгдсэн төв эмнэлэг хавдар судлалын үндэсний төв дээр бэлдээд дараа нь гадаадын сургалт буюу Samsung эмнэлэг дээр эмч мэргэжилтнүүдээ бүгдийг баттгаж бэлдээд тэгээд энэ хаалгаа бол эхэлж байгаа. Тэнцээ нэг ойролцоогоор 56 хүн ажиллаж байгаа. Одоо донорын тал болон реципиентийн тал тэгээд унтуулгын совилгын баг, эрчим тэмчилгээний баг гэдэг нийлээд 56 хүн ажиллаж байна. За энэ дээр бид нэр хаалгааг одоо нөгөө нэг Монгол эмчнэр маань өөрсдөө хийж байгаа. Урдны 3 хаалгааг бид нар бол Солонгосын эмч мэргэжилтнүүдэд хамтран оролцож хийжсэн бол одоо энэ удаагийн хаалгаан дээр бид нар Монгол эмчнэр нь хийгээд Солонгос эмчнэр нь бол нөгөө бидний хянж зөвлөж яваа гэсэн ийм зарчмаар хийж байгаа. Манай донорын багч гэсэн реципиентийн багч гэсэн яг энэ зарчмаар явагдаж байгаа.